монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Тунцгийн цагаан. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдрийн манай хүнд зочдны урилгыг Монголын гандан тэгшлийн хийдийн хамблам, хамд номуу хаан цолтой Чоож Амцхай хүлээж авч хүрэлцэн ирсэн байна. Тэгээ танд юуны урд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Тэгээд таныг өрсөсний нэг зорилго бол бид нар энэ дэлхийн алдартай 50 сонгодог бизнесийн бүтээлийг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлээд олонний хүртэл болгосон юм. Тэгээд Непко компани хэвлээд олон хүн энэ номныг уншаад дахин яриад сүүлдээ ингээд бас телевизээр бас ярьж тайлбарлавал хэрэгтэй байна гэсэн. Тэгээд өнөөдрийн одоо энэ дэлхийн одоо сонгодог бизнесийн төлөөлөгч бол бараг дэлхийн одоо 7 тэрбум гаруй хүн бараг бүгд мэддэг одоо тийм алдартай хүн одоо Стив Джобсын тухай ярих юм. Тэгэхээр одоо ингээ гар утаснаас өксүүлээл компьютер, таблет энэ маш олон одоо энийг өөрчилсөн юм хүн байгаа. Тэгээд энэ Стив Джобсын тухай ингээд орчуулж яхад нэг зүйл сонин санагдсан. Тэр нь юу вэ гэхээр энэ Стив Джобс бол ингээд аав нь ингээд лалын шашинтай сэр, тэгээд ээж нь одоо христийн шашинтай, тэгээд дараа нь хүнд өргүүлээд тэгээд одоо өргөгдсөн аав ээж дээрээ байж байгаа сургуульд яваад тэгээд сургуулиасаа гараад тэгээд бас ийм одоо бүлгэрэн дугуйланд байгуулагдаад бас юмыг эсэргүүцдэг, боддог, их олон юмыг боддог. Тэгээд сүүлдээ явсаар байгаад ингэж дэлхийн хүн төрлөختний амьдралыг өөрчилсөн одоо ийм хүн болсон Стив Джобс байгаа. Тэгээд тэр хүний амьдралын ингээ номыг уншиж хахад тийм одоо аав ээж нь өөр шашинстай, өөр аав ээж дээр өссөн, тэгээ Калифорнид өсөж байжсан хэрнээ буддийн шашин одоо буддийн шашны нэг урсгал болох одоо зэн буддизмыг сонирхоод тэгээд ингээд дараа нь ингээд төвд рүү бас яваад бясалгал хийгээд ингээд эргэж ирээд ингээд их тийм амжилттай бизнесмен болоод тэгээд ингээд дэлхийн хүн төрлөختний амьдралыг өөрчилсөн. Тэгэхээр би одоо танаас одоо ямар асуулт эхлэх гэж байна вэ гэхээр тэр одоо манай буддийн одоо шашин түүний дотор одоо бурхны байдгийн олон урсгал байгаа. Тэгэхээр ингээд хүн төлөвшөх одоо ийм төгс төгөлдөр зүйл хийхэд одоо Стив Джобс болоод ер нь бусууд одоо хүмүүст одоо ямар одоо эерэг үүрэг гүйцэтгсэн бэ гэдэг талаас нь нэгдүгээр та хариулж өгөөч. Стив Джобс. Өнөөдөр түүний тухай дуулаагүй хүн дэлхийн ертөнцид бараг үгүй биз. Тэр бол Apple компаниг үүсгэн байгуулагч, технологийн ертөнцийг урлаг, инженерчлэл болгож чадсан хүн. 21 настайдаа гараашд Apple-ыг байгуулж, компьютерийг олон нийтэд ойртуулсан. Mac, iPod, iPhone, iPad зэрэг бидний өдөр тутмын амьдралыг өөрчилсөн бүтээгдэхүүнүүдийн ард түүний үзэл санаа байдаг. Apple-аас гараад буцаж ирэхдээ компаниг дампуурлын ирэмгээс дэлхийн хамгийн үнцэнтэй брэнд болгож чадсан хүн. Дизайн бол зөвхөн харагдах байдал биш, ажиллах арга юм гэж үздэг байв. Стив бол буддийн философи, минимализмыг хэвшил болгосон төгс төгөлдөрт дуртай, хатуу зантай нэгэн байжээ. Тэр насан туршдаа бараг л нэг загварын хар цамц өмсдөг байсан нь чухал шийдвэртэй энерги зориулах гэсэн философитой холбоотой гэсэн сонин баримт байдаг. Хоёрдугаар тэгэхээр та ингээд гандан тэгшлийн хийдээр 30 гаруй жил ажилласан. Тэгээд энэ хугацаанд бол Монголын нийгэм өөрчлөгдсөн, социализмаас ингээд ардчил зах зээл рүү шилжсэн.
нийгэм шилжсэн, оюун санаа, шашны их олон ингээ өөрчлөлт болсон. Ингээд бол хүмүүс оюун санааны тэгээд шашин шүтлгээ хоригдсон үеэс ингээд шашин шүтлэх хэрэгтэй болоод тэгээд тэр үндсэн хуулийг батлахад оролцож исэн. Тэгээ бас ингээд миний мэдхээр бас л дотроо л одоо зөрчил их олон юм болсон. Тэр бүгдийг таагийн амжилтаа даваад одоо 30 гаруй жил ингээд Монголын одоо бурхны шашны одоо төв гандан тэгшлийн хийдийг ингэж толгойлоод ингээд одоо гавьяаныхаа амралтанд гэхүү одоо арай нэг чөлөөтэй ажил хийж байгаа. Тэгэхээр та эхлээд одоо энэ ажлаа өгөөд та зүгээр суухгүй байх, юу хийж гэнэ гэдгээ хэлээд үзэгчтэй хандаж та өөрийнхөө талаар хэлээд хоёрдугаарт нь тэр одоо Стив Джобс одоо яаж нөлөөлсөн байж болох вэ гэдэг талаар хариулноо. Жохон урт оршилттой асуулт тавьчлаа. Дэмбэрлийн Чойж амц 29-р хамт Номун хаан Азийн буддистийн их тайвны баг хурлын ерөнхийлөгч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Дэмбэрлийн Чойж амц нь Монголын буддын шашны орчин үеийн сэргэлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн нэр хүндтэй шашны зүтгэлтэн юм. Тэрээр 1951 онд Төв аймгийн бүрэн суманд төвсөн бөгөөд залуу наснаасаа буддын шашин гүн ухаанд суралцаж эхэлжээ. Социализмын үеийн шашны хязгаарлалттай нөхцөлд ч номын мөрхөөж гандан дэгчлэн хийд мөн энэтхэгийн дарамсалаа Оросын холбооны улсын бурайд Калмик зэрэг бүс нутагт буддын философи ном судлалаар боловсрол эзэмшсэн байна. Ардчиллийн дараах шашны сэргэлтийн үед Чойж амц хамплам Монголын бурхны шашинтны төв гандан дэгчлийн хийдийн хампламаар сонгогдож 1999-с 2023 он хүртэл энэ албыг хашжээ. Түүний удирдлагын дор Монгол даяар олон хийд сүм сэргээн байгуулагдаж лам нарын сургаалт, сахилга бад шашны институцийн тогтолцоо бэхжсэн байна. Тэрээр дээрхийн гигантын 14-р Далай ламтай ойр харилцаатай байж Монголын буддизмыг олон улсад сурталчлах, шашин нийгмийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд анхаарч ирсэн. Чойж амц хамплам буддизмыг зөвхөн шашин бус ёс суртахуун, оюун санааны дархлааг төлөвшүүлэх үнэт зүйл хэмээн үздэг. За одоо энэ Европ зүгийн тэр мундаг улсуудыг дуулж мэдэж явах одоо Монголын ард түмэн бүгдээрээ л мэддэг чаддаг Стив Джобсаас ахгүйл өчнөө нэг ярьдаг хэлдэг энэ нээлттэй нийгэм гарснаас хойш бид нар тэднүүтэй танилцж эхэллээ шүү дээ. Тэгээ гайхамшигтай одоо энэ ертөнцийн хөгжил дэвшлийг авчрахад маш том үүрэг гүйцэтгэсэн тийм том бизнесмен, удирдан зохион байгуулагчид одоо тэгээд тийм нээлт хийдэг шинжлэх ухааны эрдэмтэд маш олон хүмүүс өдрөн гарч байгаа. Тэгээд тэрний үндсэн дээр дэлхийн ертөнц зурагшаа ахиж байгаа ийм ертөнцид одоо нээлттэй нийгэм болсноос хойш нэлээд танилцаж харж ингэж байна да. Тэгээ ерөнхийдөө би бол одоо дорн дахны энэ одоо Аз чиглэлийн одоо бурхан багшийн сургаалыг судлаа. Тэгээд энэ одоо Монголд төрөөд тэгээ энэ дотор л өслөөдөө. Тийм учраас бол орны сэтгхүй ондоо байдаг юм шиг байна гэж бодогдсон. Стив Джобсын одоо намтар элдэнгийн юмнуудыг уншиж үзэхэд тэр нэг Монгол хүний тэр хүнийгээ тодруулах гээд ярьж байгаа одоо магсад цаашааж байгаа орон бүтээлийн тодруулж байгаа эднэд Монгол хүний яриа, Европ, Америк хүний яриа хоёр нь нэлээд зөрөөтэй бидэнд ойлголт өгөх талаас нь нэлээд олон уншиж суумаар маягтай тийм харагдаж байлаа. Тэгээ ерөнхийдөө бол бага наснаасаа таны ярьсан шиг тиймэрхүү одоо нэлээд тийм давлгаатай амьдралыг туулж өнгөрөөгд тэгээд тэр дундаасаа ер нь бол би боддгийг Стив Джобс надаас нэг дүү маягтай юм блэ. 1952 онд төрсэн. 51 байна уу 52 онд? 52 онд төрсэн юм блэ. Тэгэхээр 52 онд төрнө гэдэг чинь тэр үеийн Америк болоод энэ барууны орнуудад ерөнхийдөө хэвшмэл нэг тийм хөгжлийн нэг завгартай маягтай болсноо да гэж би бодогддог. Миний бодол шүү. Ягаад гэвэл тэр үед одоо маш олон хүмүүсүүд хэппи тэргүүтээ янз бүрийн одоо гадаад оронд явдаг, барьдаг, бусдыг үзэж сонирхдаг. Тэгээд одоо амьдрал гэдэг чинь юу юм бэ гэдгийг ойлгох, мэдрэх. Зарим нь бол тэгээд ингээд явдаг л байсан. Тэгээ би 1983 онд энтэхтэй байхад хэппи нар гэдэг одоо тийм
зөндөөн улсууд харьсан өндөр тэгэл явж ядгсан бясалгал хийдэг энтхийн бясалгалуудын газар төвдүүдэд яварсан ийм олон хүмүүсүүд одоо миний санаж байгаагаар бол маш олон хүн бий дээ. Санжай Сандав гэдэг одоо энтхт төвдүүдийн газарт гэвч дарамын намж яварсан хүн бий. Тэгээд тэргүүтээ маш олон хүмүүсүүд одоо Эморын их сургууль эднүүд одоо декамагийн юм хийгээд байж байгаа ч хүн харагдан лээ. Тэгээд тэрнээс урдх нь Жаври Хокинс, Бризентнүүд тэгээд зөндөөн том улсууд гарсан. Тэгээд тэднүүд бол ингээд энэ рүү бэлчээ. Тэндээс одоо шимшгэлтийн аваад ингээд тэр үед л тэр Стив Джобс бас хамт явсан баг. Одоо манай энэ Фридланд гэдэг байсан шүү дээ. Одоо энэ Роберт Фридланд. Тий. Тэр эднүүдийн хамт бас энэ тэгэхээр явж исэн сураг дуулдаг. Тэднүүд бол Фридланд бол тэнд очиод одоо ламад чавараад тэгээ нэлээд номзом харж байсан маягтай байдгийг. Тэгээ хүүгийн анхлан хүүгийн төрөгт нь иш гэдэг нэр өгсөн гэдэг тийм сураг байдаг. Та одоо надаас илүү сайн мэдчихэе шүү. Тийм учраас бол тэднүүтэй хамт ингээд төвдөө лам нар энтхийн гүрүү нартай тэгээд ингээд маш олон улсуудтай уулзаад танилцаж тэгээ оюун ухааны нээлтэнд нь нэлээд хэрэг болсон болов гэж ингэж бодогддог. Сүүлийн үед одоо mindfulness эднүү тэгээд олон бясалгалууд гарч байна. Тэгээд одоо нэгүүлсэн сэтгэлийн одоо бясалгал элдүнгийнүүд ингээд баруун зүгээс гараад ингээд байгаа. Эднүүд бол дандаа Тайланд эднүүдэд байсан тэр одоо бясалгалын буддизмын хэлбэр эднүүдийг олон түмэн зориулаад нэг шашных биш олон түмэн зориулсан тийм маягийн хэлбэрт оруулж байгаа байна. Тэгээ одоо тэр үед одоо төгссөн надтай цааны лавдаас Америкт одоо бясалгалд суудаг бясалгын өндөр багш манай Мөнх Баатрын багш эднүүд тэгээд олон хүн байд юм Америкт ер нь. Тэгээд тэднүүдийн оюун санаанд нэлээд нөлөөлсөн байх гэж би ингэж боддог. Тэгэхдээ Америкийн нэгэн бол тэр зэгтээ Иесус Христийг зүйдэг нэгэн учраас тэр дотор очиод тэгээд одоо буддизмыг шүтдэг эднүүд тэгээд ингээд явхад бас нийгмэл юм чиндээ бас нэг тийм олонхийн байгаа тийм нөхцөлд бол тэгээд зарлан тунхаглах эднүүд бол жоохон хэцүү байдаг болоо гэж би дотроо боддог. Тэгээд ерөнхийдөө буддизм бол ерөнхийдөө ертөнцийгээд ертөнцөөс гэтлсэн оюун ухааныг заадаг. Учираас бол яг ингээд одоо энэ нийгмийн өнөөдрийн нийгэмд байгаа шиг яг махчилж амьдралтай зурлаж ингэхгүй бас нэг дараагийн төрөл, тэрний дараагийн төрөл, тэрнээс битгий хэл төгсгөөр л төрж болох замыг заадаг учраас одоо монголчуудын өөрснөө ажиглаж чадахгүй болохоос нэлээд тийм гүнзгий ямар нэгэн бэрхшээл тулахад тэрнийг даван туулаад цаа талд нь юм биш үү гэж сэтгэгээд байгаа бол тэр маш олон зүйлийн одоо мэдлэг мэдээллийг буддизмээс аваад тэгээд ингээд суудсан. Тэрнийг жоохон зовлон болвол давж гарах юм. Тэрнийг давж болох арга ухаан бий. Тэгээд болно гэдэг ийм юмнуудыг суралцсан учраас яг махчилд нэг юм дээр баригддаг. Ийм оюун ухааны буддизм суулгаж өгдөг юм болоо та гэж ингэж л бодогддог доо. Тэгээд энэ талаасаа бол одоо нэлээд тийм нэг юмд баригдалгүйгээр тэр чөлөөтэй баригдахгүй байх тийм оюун ухаан эднүүдийг олж авсан байхаа тэдгээр улсууд гэж ингэж бодогддог. Гаражаас дэлхийн тэргүүлэх брэнд хүртэл Apple компани 1976 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид Стив Джобс, Стив Возняк, Рональд Вейн нарын үүсгэн байгуулсан технологийн компани. Тэд анхны Apple-ны компьютерийг энгийн гаражид өгсөрснээр компани түүх эхэлсэн байна. 1984 онд танилцуулсан Macintosh компьютер график интерфейс болгоныг өргөн хэрэглээ нэвтрүүлж, хувийн компьютерийн салбарт шинэ иргэн эхлүүлв. Гэвч 1990 онд Apple зах зээл байр сууриа алдаж хүнд үеийг туулсан байна. 1997 онд Стив Джобс компанид иргэн ирснээр Apple дахин сэргийж iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн технологийн ертөнц төдийг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг өөрчилсөн. Эдгээр бүтээгдэхүүн нь Apple-ийг инновац, дизайн, хэрэглэгчийн туршлагаараа дэлхийд тэргүүлэх брэнд болгож чаджээ. Өнөөдөр Apple нь төхөөрөмж, програм хангамж, үйлчлэгээний нэгдсэн экосистемийг бүрдүүлсэн дэлхийн хамгийн үнцэнтэй технологийн компаниудын нэг хэвээр байна. Тэгээ бас их сонирхолтой та түрүү
нөгөө Фридлендгээ хэлчлээ. Тий. Тэгэхээр тэр Роберт Фридленд, энэ Стив Джобс нэг тийм одоо нийгэмлэгт хамрагдаад тэгээд All One Farm гээд одоо ферм дээр ажиллаа. Тэгээд одоо жимс нугаа тариад алин мэдээд тэгээд Apple гэдэг чи одоо цэвэр ариун одоо жимс алим гэдэг Apple гэж нэр тэнцэнээс гарсан гэж ярьдаг. Тэгээд зүгээр сонирхолж хэлэхэд тэр одоо манай энэ оюу толгой нээсэн одоо ингээд адлагдаад байгаа Роберт Фридлен энэ Стив Джобсоос ганц 2 насаар ах. Тэгээ хамт хоёулаа энтэгт очоод бясалгалд яваад хоёулаа буцаж ирээд тэгээд ингээд тус цуцаар заман салсан. Тэгээ хоёулаа бол ингээд алдартай хүн болсон. Одоо Стив Джобс гэж энэ одоо ингээд Apple компьютерийг эхлээд одоо гараж дотор угсраад дараа нь хоёр дахь нь ингэж борлогдоод тэгээ одоо сүүлдээ энэ Стив Джобс бол бусууд ингээд бизнесмэнүүдээс ялгарх зүйл нь гэхэлэр энгийн амьдрах. Тэгээд минималист амьдрах. Тэгээд байгаль дэлхий төгс гоо сайхан. Тэгээд урлаг гоо сайхныг ингэж технологид одоо шингээх гээд одоо барууны тэр юунаас илүү ингээд дорны одоо энтхгийн буддийн одоо тэр юуны юм шингэсэн болов гэж бодогддог. Тэгээд одоо зүгээр энэс гадна за тэр Фридлийн тухай ярихад бас нэг танаас асуумаар санагдчихлаа. Бид нар ингээд ад үзээд хөөгөөд идэг. Тэгсэн өнгөрсөн жил Астана хотод Казахстаны засгийн газар олон улсын хөрөнгө оруулалтын чуулган уулзалт хийгээд намаа үрсэн. Тэгээд тэнд явж исэн чинь Роберт Фридлэнд бага хүн дагуулсан явж ийн. Тэгээд танай сүйд болоод тэгсэн чинь ингэж хэлсэн. Юу хийж явж яана гэсэн чинь Такай ерөнхийлөгч хүлээж авч уулзаад манай компанид 6,000 га газар өгсөн. Намайг зэсийн хайгуул хийгсэн гээд. Тэгээд одоо Монголын тухайг сайхан үхэлсэн л дээ хурал дээр ингээд ингэсэн одоо тэр оюу толгойн компани одоо 90 хэд он монголчууд байна энэ төр гээд тэр завсарлагаанаар уулзаад ингээ ярьсан чинь надад нэг сонирм хэлсэн. Тэр өмнө говьт байдаг юуны хийдгдгүй лээ. Нөгөө сүүл цэргээ завсарлсан. Тий. Зөв. Овийн ноён хотог тий. Тий, догшин ноён хотогтын байсан тэр сүмд очиж одоо мөргсөн чинь ингээд энэ оюу толгой олдсон юм аа гэд. Тэгээд бас тийм жоохон сүсэг бишрэлтэй юм шиг. Тэгээд ямар амжилттай байна гэсэн чинь тэр хүм юу Африкт одоо бүр дэлхий гайхуулсан бас зэсийн орд нэгээд тэгээд ингээд Канадад бүр алдартай хүн болоод яваад идэг. Тэгэхээр бид нар одоо тэр Роберт Фридлендийг одоо үл оошгоод хөөгөөд энэ эсвэл бусад улсууд таньж мэдхгүй бас ашиглах гэдэг энэ бас нэг сонирхолтой хэлэхэд баг хэдхэн хоногийн урд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Роберт Фридлэнд 12 тэрбум доллар өгсөн. Газрын ховрыг олж иргээд. Тэгээд тэр Сауди Арабид аялцгахдаа дагуулад яваад илээ. Тэгэхээр бид нар ер нь тийм эд шидтэй юм олдог хүнийг гомдоогоод явуулчих эсвэл одоо яач бас нэг тэр талаар та ер нь юу гэж боддгоо? Эсвэл одоо тэр хүмүүс танихгүй байна уу? Бидэнд байна уу? Тэр хүнд байна уу? Эсвэл бус хүмүүст байна уу? Ер нь аль талдаа байгаа байх л та. Би одоо их татсаж нөхөрлөж тэгж байгаагүй. Анхлан энэ барууны улсууд ч нэлээд сэргэлэн шүү дээ. Ер нь шашинтай нэхлээд тавьддаг. Тэр их том юм бүтээн байгуулах гэж явахдаа тухайн орны том шашинтай нь одоо холбогддог. Тийм маягийн маш олон газруудад тэгж ийсэн да. Эхлээд ирээд уулзаад нэг ийм юм хийх гэж байгаа, Монголд ийм юм бүтээх гэж байгаа гэд анхлан л тэгжл одоо уулзаж ганц хоёр уулзсан да. Тэгэхэд бол тэр одоо энэ тэгэгэднүүд бясалгал суусан. Тэгээ хүүн одоо иш гэдэг нэр өгсөн гэднүү. Тэгээд тэрнтэйгээ холбоод бас ирээдүйд Монголд ийм юм хийх байсан байна. Энэ тэр их маягийн юм яриад тэгээд одоо тэр газар тавьж байгаа 2-3 том газар байгаа юм. Тэрэнд нэг газарт нь надаас нэр авчаасан санагдаж байна. Хэрүүга гэж би нэр өгсөн. Санагдаж байна. Гихчлэнгээр тиймэрхүү маягийн нэр өгөөд тэгсгээл тэгэл тэр хүн чинь тэгээд үзэгдсэн уяас яваад өгсөн шүү дээ. Тэр чинь тэр шүтлэг битэрлийн тал нь бол байна лээ. Ягаад гэх юм бол тэнд ирсэн тэн одоо говийн ноён хоттой холбоотой тэр хийдүүд дэмжлэг хийднүүдэр ингээд яваад тэгээд нэлээд одоо юу яасан тэрнийг сэргээн гээд сүсэг бишрэлтэй тэгээд тэр дэмжлэг хийдэг сэргээсэн гэж хийдэг сэргээн гээд одоо гандан хийдэд тавьтаа тэгээд янз бүрийн одоо
юу ягаад би бүр батыг гаргаж өгөө. Тэгээ бүр бат чинь тэрний яг загвар магвараар нь ягаад өөрөө гардаж тэгээ тэр өмнө уяасч бас улсууд нь манай нутгийн юм чинь бид хийх ёстой гэсэн тийм юм болсон. Тэгээд нэг тиймэрхүү маягтай. Тэгээд тэр хийдийг босгож яасан санагдаж байна. Тиймэрхүү журмаар л одоо анх. За одоо бид тэр жоохон хальтчлаа. Тэгэхээр энэ Стив Джобс болохоор энэ одоо Apple Macintosh компьютерийг дараа нэг Apple гэж компани байгуулад энэ одоо энэ компани одоо холбоо харилцаа, кино, хүүхдийн кино, одоо хэвлэл мэдээлэл одоо сүүлдээ одоо эрүүл мэнд гээд ерөөсөө ингээд энэ нэг гар утсан дээр одоо хүн төрлөختний ингээд амьдралыг ингэж өөрчилсөн тийм агуу одоо хүн яг харахгүй мөн л дээ. Тэгээд энэ хүн болохоор тийм одоо буддийн шашинд ээлтэй. Тэгээд тэнд одоо яадаг бас мөрөгдөг, дэмждэг. Тэгээд бүр ном зохиол дээрээ ч гэсэн ингээд одоо Японд одоо ингэж явж байгаа одоо тэр бурхан шашны хүмүүстэй уулзж байгаа юм шиг ингэж бас ярьдаг. Тэгэхээр би яг хөтэ зэн буддизм бас л ингээд бурхан багшийн сургаалын нэг урсгал юм чинь. Тэгэхээр барууны бас тийм ухаантай хүмүүс бас ингээд буддийн шашны тийм далд өвдөс эд шид ертөнцийг танин мэдэх тэр нууцаас бас мэдээ тэр хэмжээгээрээ бас амжилт олдох юм болов гэсэн тийм бодол төрөөд байгаа юм л да. Тэгэхээр одоо ингээд манай монголчууд ч гэсэн ингээд одоо хэл соёлоос гадна бид нар шашин ингээ бурхны шашин бол яах аргагүй одоо Монголын шашин. Тэгээ энэ бурхны шашин бол одоо төвдөөсөө баг миний ойлгож байгаагаар одоо баг ингээ бие даасан ингээд Монголын бурхны шашинтай болцсон гэж ойлгох гээд байгаа шүү дээ. Яг шууд төвдийн гэхээсээ. Тэгэхээр бас манай хүүхэд багчууд ингээд үндснийхээ бас ингээд шашныг судлаад гүн ухаан, зурхаа одоо маш олон төрлийн салбаруудыг мэдэх юм бол бас энд бас тийм далд ирч хүч энерги байгаа ч юм болов уу гэж ингэж бодогдсон л да тэр Джобсын номыг уншаад харь хүн ингээд ашиглаж сураад байхад хүний юм гой харагдаад байдаг өөрийнхөө юмыг одоо сайн мэдэх хэрэгтэй гэл та тэр Фридлин тэгтэл одоо тань дээр ирж бас авшиг аваад гуйлгуугаа явж исэн юм биш үү та тэгэхээр манай энэ миний хэлсэнтэй та юу гэж бодож байна? Стив Джобс ба Зэн буддизм. Стив Джобс нь технологийн ертөнцид төдийгүй амьдралын философиороо олон хүний анхаарлыг татсан нэгэн. Түүний минималист сэтгэлгээ, энгийн атлаа хүчтэй дизайн нь дорны Зэн буддизмтай салшгүй холбоотой гэдгийг судлаачид үздэг. Тэрээр 1973 онд 18 настайдаа Reed College-ийг орхин оюун санааны эрэлт гарч энэтхэг даяалсан нь түүний дорны гүн ухаанд хөл тавьсан эхлэл байв. Джобс олон жилийн турш тогтмол бясалгал хийж, зэнийг шашнаас илүүтэй амьдралын практик философи болгон хүлээн зөвшөөрч ирсэн байна. Зэн буддизмын илүүдэлгүй байх, яг одоод төвлөрөх үзэл нь Apple-ийн бүтээгдэхүүний дизайн, хэрэглэгчийн туршлагад шууд туссан гэж үздэг. iPhone, Mac зэрэг төхөөрөмжийн цэвэр ойлгомжтой интерфейс, илүү товч шийдлүүд нь Джобсын зэн сэтгэлгээг илэрхийлдэг. Стив Джобсын амжилтын цаана зөвхөн технологи бус дорны гүн ухаан, ялангуяа зэн буддизмын нөлөө хүчтэй байжээ. Түүний энгийн байх нь хамгийн дэд төвөгтэй байдал гэх үзэл өнөөдөрч Apple-ийн гол философи бэрэ байна. Тийм ээ тэгээд энэ тэр оюун ухаан нэлээд их дэвшилттэй одоо нэлээд олон янзын юмыг үзэж харсан сэтгэлгээ нөр буддизм тандсан хандлага тэгээд тэр чи одоо ислам шашинтай Христос шашин бүгдээр ингэ намжаад явцсан хүн байна лээ. Тийм учраас бол багасаа энэ шашны тухай ойлголт тэгээ аль нас нь юу шүүрдэж явах хэднүүдээ нэлээд бодсон байх л да. Ер нь бол тэгээд тэр чи гарааштай одоо хамаг юм эхэлж хийхдээ өөрөө удирдлага авч байгаа хэднүүд. Тэгээ тэрний хэлсэн үг нэг сонин байгаа юм. ертөнцөө одоо манай дэлхий бол шив шинэ байх хэрэгтэй ертөнц. Хэрвээ хуучирчих юм бол бид шинжлэх ёстой гэж. Тэгэхээр тэр бол үнэхээр бидний амьдрал бол байнгын шинэ байлгах. Одоо засаг төрөднүүд болоод ингээ нийгэм гэдэг бол тэгээ хуучраад ирээд энэ дагагсад ард иргэдэн тоохгүй болоод эрэхтэй зэрэг хүчингү болоод байдаг хэдвэ шүү дээ. Тэгэхээр айл болохоор шинэ байж, бодлого нь шинэ байж, явцсан шинэ байж, хөгжил дэвшил ирдэг юм байна да. Тийм учраас тэр нэлен гүн ухааны маягийн үг санагдсан. Тэгээд өөрөө гартаа удирдлага аваад тэр одоо бүтээн байгуулалтанд оролцож байгаа. Тэгтээ
ашигыг бодсон. Тэр бол хажуу талаас нь хүн ашиг олно гэж хэлж ийсэн. Тэр нь ч зөв байсан. Энэ одоо сайн сайхан зүйлийг хийхэд бол ашиг хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тэр ашиг гэхдээ тэр ашигын хажуугаар Стив Джобс бол тэр хэрэгжилж байгаа хүмүүсүүдийн дур хүсэл. Тэднүүдийн хэрэгцээг их хангаж таны хэлдгээр хүүхдэд зориулсан тэгэл утаснасаа одоо энэ мөнгө цааш шилжүүлдэг бүх юм чинь бол хүний амьдралыг хялбарчилсан тийм л маягтай юм боллоо шүү дээ. Тэгэхээр тэр хийж байгаа зүйлүүд нь орчин үеийн одоо энэ янз бүрийн хүн суртал, хүн дамждаг, хүнээс хамаардаг юмнуудыг л аль болохоор техникжүүлээд тэгээд хүнээс хамааралгүй одоо тэр чухал газруудын хүнээс хамааралгүй болоод ирэхдээ зэрэг авилгал хайлах болоод тэр хүнд суртал эднүүд алга болох тийм чиглэлд нэлээ одоо их хэрэг болж байгаа ийм л юмнууд харагдаад байгаа. Тийм учраас бол энэ дээр бол аргагүй ухаантай хүн байж дээ. Тэр бол буддийн хүн ухаан үнэхээр эхлэхдээ л эзэнгүй гэж хэлдэг. ертөнцийг бүтээсэн эзэн гэж юм байхгүй, бодгол байхгүй, ертөнцийг бүтээсэн оюун санаа байхгүй, ямар нэг юм байхгүй. Тэгэл ерөөсөл тийм одоо дөнгөж 7 настай хүүхдэд л эхлэж ном үзэж байгаа гансхий дагмид буюу эзэнгүй гэдэг л үзлийг номлодог. Тийм учраас бол тэр материаллык зүйл, материаллык бус зүйл, эдэлтэн юмнуудын тэгээ доош нь ингээд тэр эзэнгүй гэдэг дотроо хуваарлаад ингээд гаргаад ирдэг. Тийм учраас бол хүний сэтгэлгээг нэлээд өндөр хэмжээнд байлгадаг, шинжил ухаанлаг байлгадаг юм юм уу да. Ягаад гэвэл 6-7 настай байхад нь гүн ухааны суулгаад өгчдөг. Энэ бол одоо ямар нэг юм бурхан чигээгүй, ариалын бодгал чигээгүй ийм юм ухааныг одоо хийгээд өгчтэй зэрэг хүн өөрийн үеийн үр дүндэл сайхан амьдралаа олж явна. Чи өөрийнхөө аврал шүүднүүд гэж хэлж байгаа бол тэр хүний зүтгэлийг би өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх юм байна шүү дээ. Нөхөр авч болно, бурхнаас ч бай, хүнээс ч бай, хинээс ч бай, нөхөр болгож болно. А зүгээр амьдралыг сайн сайхан болгохыг өөр надаас хамаарна гэж. Тэгээд ухаалаг хүмүүсүүд бол өчнөө хүнд тусалж болох тийм зай гарч байгаа юм. Тийм учраас бол бас учиртай байна даа л гэж. Тэгэхээр Стив Джобсоос өмнө ер нь хүмүүс болохоор одоо юм хийхдээ одоо компьютер янз бүрийн юм одоо хийхдээ Big Brother гэдэг одоо тэр засгийн газар зориулаад юм хийгээл ингэдэг байсан чинь Стив Джобсоос санаа болохоор тэр төр засгийн тэр одоо хяналт хүлээс бүртгэлээс одоо ангижруулахын тулд хүн болгонд ингээ бие даасан ингээ таблет, компьютер, гар утас өгөөд тэр нөө эрхчлөө сэтгэн бодох, туурах юм хийсэн. Тэгээ би бас ингээд тэр компани юм чинь тэр компанийн зарим хүмүүс нэгэд мөнгө руулаарад мань хүн болохоор ерөөсөө ингэ төгс хий, шин юм хий гэж ингэж одоо бодоо зүтгээд тэгээд нэг ажилласаа халагдаад ажилгүй одоо 10 гаруй жил яваад тэр ч одоо өөрийнхөө компаниас халагдах ямар сайн байх вэ? Тэгээ буцаж ирээд тэгээ энэ одоо хэцүү амьдралын ингээд нухчаан дунд явхад мэдээж одоо амьдралынхын замналаас гадна би бас тэр нөгөө буддийн шашны тийм одоо сургаал сурсан мэдсэн зүйл нь бас хэрэг болсон болов гэсэн тийм одоо тийм бодол төрсөн л дээ. Тийм. Ерөнхийдөө тэр хүний одоо өөдөн татаж босгодог тэр чигтээ доошоо явчихдаггүй. Тэгээд надаас хамаарч байгаа учраас гэдэг тэр бодол бол буддист хүндэл нэлээ хүчтэй. Тэр Азийн оюун ухаан, буддизмын оюун ухаанд бол нэг тийм юм байгаа. Стив ба Apple тэр технологи бүтээгээгүй, тэр хүмүүсийн сэтгэх аргыг өөрчилсөн гэж дэлхий үздэг. Apple бол зүгээр нэг технологи биш. Энэ бол сэтгэх арга, амьдрах хэв маяг юм. Нэг санаа, нэг компьютер, нэг товшилтоос бүхэл бүтэн ертөнц эхэлсэн. Нэг товшилт бүрийн цаана хүний амьдралыг хэлбэршүүлэх гэсэн мянган шийдэл байсан. Apple-ийн хамгийн том таних тэмдэг бол хөнгөн, төгс, тэнцвэртэй, илүү зүйлгүй дизайн ба энд Jobs-ын буддист хандлага бүрэн илэрлээ олсон гэж үздэг. Яагаад гэсэн асуулт түүний хамгийн хүчтэй зэвсэг байлаа. Apple-ийн бүтээлийг харахад ирээдүйг мөрөөдсөн нэг хүний дуу хоолой сонсогддог. Гэхдээ тэр ирээдүйн аль хэдийн энд байна. Дэлгэц бүр түүний философи, дуу бүр түүний мэдрэмж, гүйцэтгэл бүр түүний итгэх байсан. Apple бол компани биш. Apple бол үзэл санаа гэж Jobs тохиолдсон тэр
Эдгээр өөрөө одоо бидний тулд байхгүйч тэр үзэл санаа амьдарсаар байна. Монгол орнд ингээд ардчилсан хөдөлгөөн өрнөөс ардсан шинэ үндсэн хууль батлагдаад ингээд шашин шүтг эрх чөлөөтэй болоод ингээд тэгээ бурхан шашин одоо 3 дахь 4 дахьч одоо дэлгэрч байна. Тэгээ би зүгээр танаас нэг юм асуух гэсэн. Тэр 1989-90 онд ч бахан бужигын жил нь шүү дээ. Тэгээ тэр үед сая санчлалд тэр энэ тэмдэл бүлгүүн дугуйлан байгуулагдаад тэгэд энэ бит хэд энэ гисэр сумын уртлын нэг байранд нэг лам цогоо гэд лам тэгээ энэ манай яруу найрагч гүр базар бид нар цуглаад тэгээ Монголд одоо бурхны шашныг дэлгэрүүлэе гэж яриад ярилцчихсэн. Тэгээ тэрэн дотор нэг юусоо мартагддаггүй би танаас асууя гэж бодоод тэгсэн чинь тэр одоо яаж шинжлэх юм гэсэн чинь төвд хэлээр уншдаг биш монгол хэлээр уншдаг болгоё гэд тэгжсэн чинь нэг хүн тэр цуглаанд одоо дугуйланд ирсэн нэг хүн нэг арайдаа сонсоход 1950-аад онд манайх одоо ингээд энэ сүм хийдэд монголоор ном уншдаг байсан юм аа гэд сонсож исэн байхгүй. Тэгэхээр би танаас тийм асуухад ингээд шинжилж явагдаж байгаа. Тэгээд энэ бурхан багшийн сургаал, зонхын сургаалыг одоо манай ингээд орчуулагч нар одоо Баабар, Непко компани ингээд олон жил орчуулаад хөвлөж байсан л дээ. Тэгэхээр ингээд одоо шашин дэлгэрч байгаа сайн хэрэг. Тэгэхээр яг тэрнийг монгол хэлээрээч уншдаг, барьдаг болвол тэр талаар танд одоо ботсон, сэтсэн юм байдаг болов одоо би жоохон хөндийдүү таны хийсэн ажлыг ярьж асууж иж магадгүй тэр талаар та ер нь юу гэж боддог вэ? Тийм ээ, ерөнхийдөө л энд нэг улс төрийн бодлого задлага яриад байх юм байхгүй шиг би олон жил энэ Twitter, Facebook тэгэл сони хэвлэл уншсан. Тийм одоо манж занчтай холбох тийм л юмнууд харагдаад байдаг. Тийм биш байх гэж боддог. Жишээлбэл коммунизмын үед Оросоор анагаах ухааны сургуулиуд, мэрэгжлийн сургуулиуд, шинжлэх ухааны сургуулиуд Оросоор ярьж эхэлсэн. Тэгээ тэр он удаан жил болсон бол яг л тийм хэлбэр рүүгээ Оросоор ярьдаг л хэлбэр рүү орох л Оросоор хэлцдэг, мэрэгжлийнхаа юмнуудыг хэлцдэг л болох тийш хандаж. Тэрнтэй ижилхэн биднууд шашин авахта 3 дугаар дэлгэрэлтийн үе төвдөөс авсан. Тэгээ төвдөөс аваад ирээд тэгээд одоо мэрэгжлийн тэр ялангуяа чөөрийн ном буддийн ухаан хэлцдэг тэр мэрэгжлийн үгнүүдтэй шүү дээ. Тийм учраас тэрнүүдийг ярилцахдаа хоорондоо ярьж агаад тэгээд дадсан юм болов. Яг тэрний түүхийг харахад бол одоо ингээл хооч Монгол одоо манай уугуул Монгол үсгээр бол ингээд энэ бурхны намыг бүгдээр ингээд орчуулаад тавьчихсан уншлагын судсрууд одоо өдөрөний 40-40 бий. Тэгээ яагаад ингэж яасан гэхдээ зэрэг тэр мэрэгжлийн улсууд ирээд төвд хэл суртсан тэр нь уншихад амар аядан эднүүд нь давтамжин сайтай 1 2 3 4 ч байд юм уу ингээл давтамж сайтай тэгээд жоохон хөвцсөн байх гэж ингэж бод. Тэгээ 1944 онд 37 онд хаагдаад тэгээд 44 онд гана дахид сэргсэн. Тэр үед яасан гэхдээ зэрэг Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Валс гэдэг хүн ирж тэгээ Монгол Яалтын хилцээр мэлцээр явж байсан. Гэхдээ зэрэг одоо Монгол орн тусгаар тогтнож болох юм уу өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, соёл одоо тэгээ шашинтай юм уу гэж тэгээ шашны сүм хийдээр орно гэж үзнэ гэдэг. Тэгээ тэр хүнийг ирэхээс өмнө гандаа хийдэг 44 онд нээсэн юм байгаа юм. Тэгээ тэр хүн ирж үзсэн. Сүүлд нөө болд эднүүд Америкийн элчин байхдаа тэрний тайлмал эднүүдийг үзсэн шиг байдаг юм да. Тэгээд одоо яа харахгүй өөрийн гэсэн соёлтой, уламжлалтай, тэгэл ховдос идэж явах юм. Тэгээд наадам нарыг шашин хүртэл шал ондоо юм байна гэсэн маягийн дүгнэлт хийсэн шиг байдаг шүү дээ. Үнэн. Тэр чинь ямар учиртай юм бэ гэхээр нөгөө манайх 11 онд эрхчлөө тусгаар тогтнолоо 21 онд ардын хувьсгал ялаад гэтэл 24 онд чинь манай хойд хөрший чинь манайх нөгөө хятадын одоо хэсэг гээд юм хоёрдмол байр суурьтай байсан. Тэгээд манайх ингээд тусгаар тогтнох гэж үзээд идэг. Тэгээд 1944 онд тэр Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Валлас Монголд ирээгээд тэр нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед одоо дэлхийн дэг журам ямар байх тухай ярих гээд тэгээ ирэхээр чинь нөгөө туурах тусгаар улс байна гэдэг чинь хилтэй шашинтай байна гэд. Тэгээ яг ингээд 44 оны тэр чинь 7 сард зуны дэлгэр цагт ирээд тэгээ үдчихэд бас их сонин юм түүх байдсан шүү дээ. Тэгээ тэр хүн Хенри Валлс ирчээд тэр үе чинь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нөгөө хин Рузвельтэд ингээд захаа бичсэн. Одоо тэрэн дээрээ яасан бэ гэхээр энэ Монгол улс бол Оросын нөлөө байна. Тэгтээ бол
одоо хятадын нөлөө сэргэнэ гэдэг бол худлаа байхаа. Бараг ингээд дэлхийн 2 дугаар дайны дараа өвөр Монголоо нэгтгэх тухайч ярьж ээж магадгүй хүмүүс байна. Өөрийн шашинтай байна гэдэг их гоё ингээд захаа өвчээд тэр нь одоо 1945 оны Яалтын энэ гэрээн дээр нөгөө зөвлөл холбоот улс Японы эсрэг дайнд орохын эхний нөхцөл болгож Монголын одоо бүгд найрамд Монгол ард улсын статус quo хадгалъя гэдгийг нэг нөхцөл болгож ирэхэд нөгөө Рузвельт дэмжиж тэгээд Рузвельт Америкийн нэгдсэн улс бас дундад иргэн улс тэр үеийн Чакашигийн засгийн газарт бас нөлөөлөөд тэгээд манай тусгаар тогтнолыг олгоход бас энэ гандан тэгшлийг хийж чухал өөр гүйцэтгсэн гэж ярьдаг. Тэгээд би бас 1944 онд нэгдээд тэгээд улсын баг хурлын тогтоол гарсан юм байлээ. Тэр улсын баг хурлынхаа тогтоолдоор юу хэлсэн бэ гэхдээ зэрэг монголоор уншигч. Зөв. Тэгээд 1944 онд Бядныг ороход хүртэл монголоор уншсан. Тэр нь одоо 60-70% нь монгол уншлагатай. Тэгээд нэлээд хэцүүхтэр тийм номнуудын төв дээр уншдаг тийм болцсон байсан да. Тэгээ Бяднуудаар одоо нөө төвд өсөх хүмүүсийг заалгаа. Тэгээд өнөө чэйжлэхэд амархан төвд өсгөн. Тэгээ багассаар хагаад одоо бол инг тавны итгэл эднүүд тэгээд цөөхөн ном монголоор уншдаг өглөө. За тэгээд юу яасан. Тэгээ миний үед бол монголоор уншихыг дэмжсэн. Тэгээ 60-аас татсан гэж байгаа. Эхлээ 60-аас татсангаа монголоор уншдаг болгочихъя гээд ингээд хүүхэд чугтууд дэлээд тэгээд ганц нэг монголоор уншдаг сүм хийд гараад ингээд явж исэн. Тэгээ би төгс төгөлдөр хийж чадаагүй те. Тэгээд одоо энэ шинэ хамбан анхлан гарахтаа ер нь монголоор уншдаг болъё гэсэн юм уриатай. Тэгээд одоо нэлээд зүтгэл гаргаж байгаа байх гэж би ингэж бодож байгаа да. Зөв. Тэгэхээр одоо Монгол улс ингээд дэлхийн даяар хүлээн зөвшөөрүүлэхэд бас гандан тэгшлийн хэд бас их чухал үүрэг гүйцэтгсэн. Тэгээд бас 44-өөс 90 он хүртэл бараг л ганц хийдтэй байсан тийм ээ. Тэгээд тэр хугацаанд би нэг урлагийн зөвлөлд байж байгаа бид нар ингээд одоо шарын шишний сүм хийдийн талаар судалгаа хийлгэсэн чинь манай түүхийн номон дээр ингээд нэг 800 гаруй сүм хийд ус сурцсан гэдэг. Тэгээ яг тэр нарийн ингээд бүх юм судлаад үзэхлээр 1100 гаруй одоо сүм дуган байсан юм билээ шүү дээ. Хэдийгээр их ингэж хилмигдэх хичнээн олон одоо лам хуургууд хилмигдсэн ч гэсэн бас одоо бас буцаж сэргээд ингээд тэгээ энэ юунд бол таны гүйцэтгэх үүрэг их байгаа. Та одоо би таны намтрыг урд нь сонирхож яхад бол та шашны дээд сургуулийг одоо улаан дипломтой онц төгсөө. Тэгээ та төвд рүү энтгэг рүү яваад төвд хэл сураа. Тэгээ сүүлд одоо далаа багшиг ирэхэд та бас орчуулга хийгээл ингээл явж исэн л да. Тэгээ та яг энэ шашин сэргэх, ардчил сэргэх, шашин одоо ингээд одоо бид нар нэг одоо өөрийн итгэл үнэмшилтэй болох энэ цаг үед бол үнэхээр түүхэн гавьяа байгуулсан хүн гэж боддог. Танд их талархаж явдаг энэ одоо хувь хүний хувьд их ингэж талархаж явдаг бас хэлмээр байна. Тэгээд ер нь цаашид Монгол улсад бол бас бурхны шашны гүйцэтгэх үүрэг их чухал байх гэж бодож байна. Тэгээд энэ одоо Стив Джобсоос гадна одоо ингэ удахгүй ингээд Монголын одоо улмал цагаан сар болно тийм ээ. Тэгэхээр эн чи одоо ингээд цагаан сар чи одоо ингээл одоо төвд юуны хятадын одоо шар зурхаа манайх ч одоо төгс буянтын зурхаагаар ингээд хоёр өөр юмар ингээд яваад идэг. Энэ жил ч одоо нэг давхцах маягтай юм уу да. Тэгэхээр та ингээд яагаад бид нар төгс буянтын одоо зурхаагаар явах ёстой, аль нь зөв, аль нь буруу юм. Энэ талаар та нэг жоохон толгойн эргээг гаргаж товч тайлбарлах арга байна уу? Тэгээ энийг их сайхан тайлбарлацсан улсууд байна лээ. Ням самбуугээд манай гандан тэгчлийн хэдэл ам их сайхан хүнд ойлгоцтой энгийн сайхан тайлбар хийсэн эднүүд байдгийг. Тэгээ шар зурхай төгс үйсэн зурхай хоёрыг хоёуланг нь муу хэлэх юм алгал да. Тэгтээ бол одоо сүм хийдийн газарт бол тэр төгс үйсэн зурхай гэдгийг хэрэгжилж ирж. Тэгээ манжийн одоо та холбоотой сүлбэтэй байх үедээ албан ёсны юм тэр одоо нөгөө шар зурхаагаараа явж исэн юм уу та гэмээр байдаг. Тэгээ тэр нь ямар учиртай гэхдээ зэрэг тэндээс хаан зарлиг гаргахад яг нэг өдөр нэг цагт одоо хийж явах ч байд юм уу тийм байдаг юм байна. Тэрэндээ зохируулсан юм уу гэмээр улсууд ярьдаг юм байна лээ. Тэгээд яг хөөхтэй зэрэг манай энэ төгс буянтын зурхай бол яг малчин ардад зорьсон зурхай. Яг тэр үед бол итгэж ийм олон цаас эднүүд байсангүй хэвлээ тэгээ бүгдээр нь дараадаг тийм юм байсангүй.
Тийм учраас малчин хүн цараа хараад өнөөдөр шинийн 7-ны сар гарчжээ. Өнөөдөр 15-ны сар байна. Өнөөдөр шинийн 8 байна ингээд тэр малчин ард яг хардаг. Тийм учраас тэр сарны хэлбэрийг маш их баримталдаг төгс буйнд зурхай болвол тийм учраас одоо битүүнд битүүрсэн байх хэвээр сар харагдахгүй байх хэвээр байна. Тэгээд шинийн 8-нд талдгүй байх хэвээр 15-нд цэл бөөрөнхий байх хэвээр. Тэгээ 22-нд талдгүй болоод хүмүүс тэгээд одоо 30 битүүндээ 29-нд хамгийн нарийн үзэгдэхтэйдээ болоод тэгэл битүүрч байгаа нэг тийм хэлбэрүүдийн авч манай төгс буйн тэнцвэрхай явдаг. Тэгээд ер нь би хамт байж байхдаа олон маргаан гараад NASA-тай толгож үзсэндээ яг л байх юм билээ. Зүгээр эсэргүүцэж байгаа улсуудын юу пул мөндөө эднүүдтэй зэрэг англиараа байж байгаа. Тэрнийг болохтой зэрэг дүүрэн сарч гэдэг юм уу тиймэрхүү маягаар ойлгосон юм уу яасан. Тэр нь болохтой зэрэг битүүн байдаг ч юм уу биш ээ. Юу лээ тиймэрхүү маягийн англи хэлний нэг тийм зөрөөнүүд гараад байсан. Тэгээд тийм л юм байна да. Тэгээ хоёулаа л одоо зурхай юм манайх бол нүүдэлчин ард түмэндээ их тохирсон зурхай юм. Төгс буйнд Нэмж хасдаг эднүүд бол яарахгүй тэр нүүдэлчин гаралтай тэр хэлбэрээр нь явдаг тэр хэлбэртэй юм байна. Тэгээ сарыг дэлхийг тойрохдоо 100 дуу маягтай тойрдог. Тэгээ ойртолтой үед нь одоо сарны хэлбэр 1-2 өдөр болоход маш хурдцтай өөрчлөгдөд нэг хэлбэр шинийн 5 байжсэн 7-8-ных гарчд юм уу. Их холдсон үед нэг одоо 17-ны сар 2 өдөрч болчт юм уу хэлбэр нь. Тиймэрхүү маягаас хасалт нэмэлт хийгээд тэр нүүдэлчин ард түмэнд зориулагдсан тэр хэлбэрийн зурхай хэлбэр талдаа их юм уу да гэж. Тэгээ бусад тайлбарыг нь бол тэр нямсан бөгдөг хүү маш сайн тайлбарсан. Монголчуудын жилийн өнгө үзэх уламжлал. Монголчууд эртнээс шинэ он гарахын өмнө эх жилийнхээ өнгийг шинжин үздэг жилийн өнгө үзэх хэмээн уламжлалт зан үйлийг хадгалж ирсэн. Энэхүү ёс нь айл өрх, мал сүрэг, байгаль цаг уур, хүний ажил үйлс ямар байхыг бэлгэдлийн аргаар урьдчилан шинжих зорилготой. Жилийн өнгийг ихэвчлэн хоньны далаар үздэг бөгөөд далны хагарал, өнгө, тол, хэлбэрийг ажиглан тухайн жил элбэг дэлбэг эсэх, ган зууд, өвчин зовлон тохиох магадлал, мал сүргийн байдал зэргийг тайлбарладаг байна. Зарим нутагт яс, галын төлөв, ус цаг агарын шинжээрч жилийн өнгийг шиждэг боломжтой бий. Энэхүү ёс заншил нь нүүдэлчдийн байгаль ажиглах ухаан, олон жилийн туршлага дээр суурилсан бөгөөд хүмүүс ирэх жилдээ болгоомжтой хандах, хэмнэлттэй байх, эвнэгдлээ сахих сэтгэл зүйн бэлтгэл болдог байжээ. Үндс нь бөө мөргөл, байгаль шүтлэгтэй холбоотой ч хожиг боддын шашны зурхай, ёс заншилтай уялдсан байна. Өнөө үед жилийн өнгө үзхийг соёлын өв бэлгэдлийн уламжлал хэмээн ойлгож, цагаан сарын зан үйлийн нэг хэсэг болгон өгүүлбэлэн хадгалж байна. өнөөдөр Монголд ирнэ ингээд өнгөрсөн 35 6 жилд одоо ингээд бурхны шашин дэлгэрсэн. Одоо хичнээн одоо тоо статистик байх уу хичнээн сум дугуйн хичнээн багш шав одоо банд нар байх тэр талаар юм тийм албан ёсны тоо байх уу манай. Тийм ээ одоо 1937 онд үнэхээр тэнхээгүй болсон таны түрүүний хэлдэг шиг тэр чинь маш олон зүйл өссөн да. Сүм дугныг бүгдээрингийн нураасан. Тэгээ дотор нөөсөн бурхан шүтэнийг одоо зарим нь бууны сүмэнд явуулаад зарим нь буулаад тэгээ бүр хорлогчтой хамар мамрын өгөөл сэлт зөхөө тэгээд хайцсан байдаг шүү дээ газар болсон бурхад эднүүд. Тэгээд одоо ном судрын шатаагаад тэр энэ төгөөд ядаад янз бүрийн ломнууд байсан бүгдээрингийн шатаагаад ингээд одоо хүн эрдэмтэй болгоныг заазлаа 30-аад 20 гаруй мянган эгөө тгсэн баг та. Тэгээд одоо юу ч хөө болсон. Гэхдээ болвол би боддтой буддизмд эрхчлөө ярих юм бол би хэл сэтгэл гурвын эрхчлөө гэж ярина. Биеэрээ би сүм дугунд очдөг байд юм уу, эргэл мөргөл хийд юм уу, өөрийнхөө ажил хөдөлмөрөө хийд юм уу, биеийн чөлөөтэй эзэмших ёстой. Хилээ чөлөөтэй байх. Өөрийнхөө үзэл бодлыг үг хэлээрээ дамжуулж одоо гаргаж яадаг тэр эрхчлөө, сэтгэлийн эрхчлөө гэж энэ сэтгэлдээ сэтгэн бод. Тэгэхээр тэр жоохон үзэл сурталтай нийгэмд бол бие хэл сэтгэл хоёр нь цаад үзэл сурталтай тохироод явдаг. Сэтгэлийн эрхчлөө харж чаддаг учраас тэр нэлээ гайгүй байдаг юм байна да гэж. Тэгээ 1990 он гарсны дараа бол маш олон хүмүүсүүд би буддизмтай хөөнгөд гараад ирсэн дээ. Тэгээд
эхний лам болж байгаа цагдаа Магдаа тэр намын ухуулга хийжсэн янз бүрийн улсууд лам болсон. Тэгээд тэднүүдийг одоо улсууд хэлэхдээ бол тэтгэж байхгүй болоод ирэхдээ зэрэг шашнаас юм гордод лам болж яана гэдэг. Гэтэ тийм. Бэдач бас нэг тиймэрхүү маягийн бодолтой байсан. Тэгээ би одоо олон жил хам байвдээ. Тэгээд ингээ явсараа тэднүүдээс би уучлах байх. Сэтгэл дотроо уучлах байгаад наманчлаа залбирсан да. Яг гэх юм бол үнэхэрийн тэднүүд тийм судалж ухуулагчд одоо тэр коммунизмын жинхэнэ номтон болсон бол бүгдийг хаяад өдөр тутмын уншлага юу ч байхгүй байсан. Тэгтэл тэр орж ирсэн улсууд номоо уншаад өнөө залуу үеийнхаа улсууд номоо заагаад хэлсэн. Тэрнийг харчаад эднүүч бас яг л уншаа хэд орныхоо уншлагыг уншаа өөрийнхөө уншлагыг уншаад номоо үзээд байсан хүн байна шүү дээ. Тэгээд тэр арга элдэн гэмтэй ярахад аав минь орой 9 сар болохтой зэрэг өглөөртөө босоо суугаад ингээд завлаад суугаад юм уншаад байдаг шин. Тэгэхээр тэр улсуудын сэтгэл дотор хичнээн одоо муу хөлжээлэж гисэн нөгөөх хуучныгаа бясалгаад бодоол хийгээл явж ирсэн. Тийм учраас би одоо тэр өвгчүүд буруу санаж явжээ. Та бүхэн намайг уучлаарай гэдээ би залбирдээ. Тэгээд хаяа наманчилдаг. Тийм юм байна. Тийм учраас бол тийм улсууд үлдсэн тэр улсууд 90 онд залгуулсан. Дээрээс нь шашны дэд сургууль гэж 70 онд гараад тэднүүдээс одоо залуу лам нар бэлтгэж харсан. Тэднүүд их нөхөр боллоо. Ер нь тэгээд шинээр юм боцохоос хуучин имийг сэргээх нь жаахан зовлонтой байдаг гэж ярьдаг шүү дээ. Нээр нь тийм юм шиг байна лээ те. Тэгээ одоо бол нэг 200 орчим хэд байгаа үедээ тэгээ 2-3 мянган лам байгаа баг. Та тийм л хэмжээнд байна да. Тэгэхээр одоо ингээд гал морин жил ирэх гэж байгаа гарах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр та энэ жилийн өнгө ямар байх талаар энэ үзэгчтэй хандаад бас хэлж болох уу? Ирч хүч хөдөлгөөнд давмгайлах он. Гал морин жил нь Монгол зурхайн 60 жилийн тоололд ирч хүч өөрчлөлтийг бэлгэдэг жил тооцогддог. Морин хөдөлгөөн, зориг, урагшлах хүчийг илэрхийлдэг бол гал бахбод нэмэгдснээр энэ жил идэвхтэй, шийдэмгий, огцон мэргэлтэй байх хандлагатай гэж үздэг. Зурхайн тайлбарт гал морин жил нийгмийн эдийн засагт хөдөлгөөний хэсэг, хүмүүсийн зан төлөв төргөн шулуун болох, шинэ ажил өөрчлөлт эхлүүлэхэд зориг шаарддаг хандлага давмгайлна гэж тайлбарлажээ. Гал махбод нь дулаан, хурд шинжтэй тул байгальд цагуурын хувьд хуурайшилт, халуун салхи хийхтэй байх магадaltaй хэмээн уламжлалт шинжилэлд дурддаг байна. Иймээс гал ослоос болгоомжлохыг сануулдаг, эрсдэл хохирол гарах нягууртай гэдэг. Харин сайн талаас нь бол гал морин жил нь ажлыг сурагчлах, зоригтой шийдвэр гаргасан хүнд боломж нэгдэх, шин санаа бүтээлч ирж хүчийг дэмждэг он гэж үздэг. Уламжлал ёсоор төвчээр ухаан хэмнэлээ барьж чадвал энэ жилийн энергийг эргээр ашиглах боломжтой. Одоо би ч хам байхдаа одоо зурхай чиднүүд хөөгдөөд ирээд янз бүрийн юмар тайлбарлаад өгдөг байсан. Би өөрөө зурхайч хүн биш л дээ. Тэгээ халиндар харж байхад бол сайхан жил гарах болтой байна лээ. Тэгээ морин жил одоо морийг бид их сайхан бэлэгддэг. Морин жил их сайхан 17 дугаар зууны морин жил гарч байгаа. Тэгээд одоо энэ нэлээд сайхан жил гарнаа бидэнд хөгжил дэвшил авцарнаа гэж ингэж бодож байгаа. Бэлэгшээж байгаа. Тэгтээ анхаарах юм байлгүй яах вэ? Одоо энэ жилд бол жоохон халж мэдхээр тэгээд нэг жоохон гал хош их халахлаж гал хош элдэн юм гардаг тэр талаасаа бас нэг жоохон гарах хэрэгтэй юм байна лээ. Засаг төрөө удирдах байгаа энэ албан байгууллагуудын дарга нар бол ард түмнийхээ сэтгэл зүрхийг дагуулж удирдах тийм шаардлагатай юм шиг харагдаж байдгийг. Тэгээд тэрнүүдийнхээ эрэл төсөлтийг сайн авч одоо сайхан явбал одоо болмоор. Тэгээд одоо үр тариа бол гайгүй шиг нэлээд эрт бол усарч хандстай намар нь жоохон богинохонч байж мэдхээр тийм зурхай харагддаг. Тэгээд тийм учраас бол жоохон гандууч байж зарим үедээ тийм байж мэдхээр нэг тийм байсан. Хүн ардын хувьд бол одоо дээдс талдаа бол болгоомжтой ард түмнийхээ сэтгэл санааг анхаарсан тун талдаа гайгүй тийм балчирнаас эднүүд нь гайгүй штэр юм уу та гэмээр тийм л харагдсан шүү дээ. За юу вэ? Сайхан жил болох бахаа. Морь уул их сайхан жил.
Тэгээ та мэдээж ингээд эхний миний асуултанд цаа ясангүй та зүгээр суухгүй байгаа бах те та ингээд одоо хамбал ламгийг хариуцлагатай ажиллаагүй тэг өнгөрсөн одоо 2 жил эртээ болж гин үү тийм ээ. Тэгээ та одоо юу ном олон нийтэд ажил хийж гин үү? Юу хийж гин та? Тийм ээ би одоо олон улсын гурван байгууллагт бас байдаг да. Азийн мэдээллийн гитаны бохорд ерөнхийлөгчдөө хийдэг. Дэлхийн бүдгийн дээд хэмжээний чуулга гэж Японд байдаг. 50-аад орн бүгшүүн байдаг. Тэрэнд одоо ерөнхийлөгч нь хийж байгаа 2-3 жилийн өмнө нөгөөд одоо супер адвайзер гэдэг юм хийж байгаа. Тэгээ энтэгт байдаг бас олон улсын бүдгийн шнэ байгууллага үе тэрэнд бол одоо зөвлөх юу бодлого тодорхойлогч маягийн тим юм хийдэ. Тэгээд далаа багш тэргүүтээ 13-4 байдаг да. Тэгээд тиймэрхүү маягийн юмд оролцоод явж байна. За өөрийн хувьд бол бас нэг ном гаргасан. Гэгэрсэн сэтгэлээс гэгэрсэн амьдрал гэж одоо 2 дахь нь хийх санаатай. Нэг бодоод байгаа юм бол одоо манай өнгөрсөн үед хийсэн хянуунууд тож гаргадаг. Тэр жүжигчд нь маш сайн. Бас нэг талаар их оронч сайхан хүмүүжил олгож ажиллаад мөрий боловч энэ зах зээлийн нийгэмд тармааргүй тийм үзэл бодол эднүүд байгаа юм. Тэгээд хуучин чинь бол одоо ямар нэгэн уран бүтээл хийхэд заавал шашныг муулж яах. Тэгээд ноёд байдыг муулж яах. Хөрөнгө хүч элдэн юмнуудыг одоо жаахан доош нь дардаг. Тэр байдал үргэлжлээд явбал энэ зах зээлийн нийгэмд хүүхдийг буруу хүмүүжүүлээд байж болох. Тийм талтай юм шиг санагдаад. Тийм учраас нэг хянууны юу болоод залруулах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд 10-аад оны үед 1900 оны ихээр төрөл тэгэл том болоод ламзан болоод тэгээд явж байгаа нэг тийм санаа төрөөд байгаа. Би ямар хянууд зохиод бичиж чадахгүй шүү дээ. Тэгээд жоох юм цуглуулаад байна. Тэгээд самт дэмжээд өгвөл тэгээд нэг яг одоо 40 хэдэн оноос үлээ манай хянуу эхэлсэн. Тэрнээс өмнөх амьдрал байхгүй. Тэгэхээр тэр Оскар Мамины номыг нэлээд уншиж байна. Тэгээд одоо Монголын тухай гадаадын бичсэн зураг хөрөгтэй баталгаатай тийм ном тэр нэлээд сайн ном. Тэгээ бусд нь бол бас Монголыг мэдрэхгүй тэгээ муу хэлсэн янз бүрийн юм би. Тэрний наваад үзэх юм бол бас ч гэж энэ хүн ойлгоогүй юм уу да энэ тал нь жишээлбэл ингээл дандаа муу дээлтэй хувцастай зураг голцоо тавьдаг. Тэрний үгээр нүүдэлчин ард түмэн гэдэг хизээч гоёлын дээлээ энгийн өмсдөггүй. Тэр моримал хон талдахтай зэрэг хамаг юм шороо болоод ноос ноолор болоод дуустдаг шүү дээ. Тийм учраас тэр одоо баяр ёсол цам хараах тэгэл одоо дан шиг наадам мэднүүдээр жигтэйхэн ой улсууд гараад ирдэг. Тэгэхээр энгийн ажлын үед байжсэн зургнуудыг авчихтай зэрэг Монголд шарамдар байсан юм шиг ядуу байсан юм шиг тэгж харагдаад байдیں۔ Монголын түүх, соёл, богд хамт үеийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэл, гэрэл зураг үлдээсэн, ном болгон хэвлүүлсэн хүн бол Оскар Мамин юм. Тэрээр Норвегийн аялагч, худалдаачин, цуглуулагч бөгөөд 1885 онд төрсөн Орос, Монгол, Хятад тэр дундаа өвөр Монгол улсаар нийт 30 орчим жил аялж амьдарсан нэгэн. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Уел Альфред Рустадын хамт Монголд анх удаа иржээ. 1911-ээс 1945 оны хооронд Монголд удаан хугацаанд байж худалдаа хийж, аялын тэмдэглэл хөтөлж, олон зуун гэрэл зураг авсан. Түүний тэмдэглэл гэрэл зургуудыг үндэслэн Монголд хэд хэдэн ном хэвлүүлснээс дурдвал зүүнш зорчсон нь богд хаант Монгол улсын тухай Оскар Мамны тэмдэглэл Монгол орн ба монголчууд цувралын 10 дугаар бойд мөн 2022-оос 2023 онд Оскар Мамны ертөнц ба монголчууд сэдвт гэрэл зураг үндэслэн гарч байсан. Тэрээр богд хааны үеийн Улаанбаатар, ухаан үеийн нийслэл хүрээ монголчуудын амьдрал, ёс заншил, цэрэг хөдөлгөөн зэргийг барууны хүний нүдээр маш дэлгэрэнгүй баримтжуулсан байдаг. Түүний авсан гэрэл зургууд одоо ч Монголын түүхийн чухал их сурвалж болдог. Тэгвэл таны киноны ажилд амжилт хүсье. Би зүгээр уучлаарай тасалчлаа. Ингээд
би одоо Монголын ирээдүй өөдрөг гэрэл гэгээтэй гэж боддог л доо. Ингээд тэгсэн одоо яг саяхан энэ манай хойд хөршөөс Бурэдаас Баяр Болжиров гээд одоо сайд дарга байсан хүн ирээд тэгээд ерөөсөө энэ Монгол бол ерөөсөө маш хурдан хөгж сүүлийн одоо хэдэн жилд ямар өөрчлөлттэй вэ? Бүр танах Азийн дараагийн баг болох юм байна. Би өөр ярилцлага өгмөр байна гэж телевизийн ярилцлага өгсөн л доо. Тэгэхээр энэ биднэрт үнэхээр өнгөрсөн хугацаанд бол маш олон гэрэл гэгээтэй үйл явдал болсон. Тэрний нэг нь ингээд бурхны шашин дэлгэрсэн өөрийн одоо бас одоо биел дотроо их бэлгшээдэн шүү дээ. Өөрийн одоо богдтоо болсон. Тэгээ өөрийн ингээд бас ер нь одоо бараг л 2-3 дахь богдоос хойш чинь тэгэл төвд чинь Монгол хүн богд болохыг чинь одоо хориглоод тийм бодлого яваад исэн. Гэтэл одоо өөрийн толгойтой өөрийн богдтой болоод энэ одоо нэг тайван одоо ингээд ийм шилжилт хийж ин бурхны шашин дэлгэрж ингээд бас хүн ардын сэтгэл санаа тэнэж ийм сайхан болоход яг одоо таны хувьд хувь хүний хувьд бол гүйцэтгэсэн үүрэг асар их байдаг. Тэгээд одоо танд үнэхээр одоо урт насалж удаан жаргаж тэр киноноос гадна номоо шав нартаа сурсан мэдснээ бас үлдээгээрээ тэгээд одоо таны одоо үйлс дандаа дээшээ байх болтугай та бол тэгж одоо өрөөгдөх одоо эрхтэй хүндтэй ийм эрхэм хүн тэгээд манай урилгыг одоо хүлээж авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Та тэгээд өөрийнхөө одоо манай үзэгчдэд хандаж хэлмээр миний асуугаагүй ч юм уу тийм үг байвал та хэлж болноо. Баярлалаа. Ерөнхийдөө нэрийн сайхан хөгжиж байгаа. Тэгээд биднүүд үндсэн хуулийн баталгаатай 3 зарчмыг чимэд дугаатай яриад энэ шашныг нэг эрхчлөөтэй сайхан одоо нэг зүнс хоолой төвөмөл тунхаглал. Тэгээд олон улсын практикээр элдэнгийн юмнуудад одоо энэ нийгэм дэвшил хөгжил болоод тэгээд хүндээ эрхчлөөг нийтлүүлэх сайн сайхан болгох гэж хийсэн ажил баг. Тийм учраас энэ хэмжээнд нь өргөж хийсэн гэсэн тийм санаатай чимэд дугаатай мэлээ ойр ажилласан да. Тэгээд үндсэн хууль батлагдах явцад чимэд дугаа эхлээд хүлээж аваа. Тэгээд оюутан хүүхдүүдээр одоо курс дипломын ажил хийлгээд хуучин архив ухаж үзээд тэгээд олон улсын байгууллага одоо Германы нэг шашин хамгийн дээд зэргийг мэддэг гэдэг нэг орчин үеийн тийм эрдэмтэд нэг авчирч манай өрөөнд хоёлаа уулзаад ингээд ярилцж байсан. Тэгээд чимэд дугаа бол одоо биднүүдийн шинэ үндсэн хууль батлаад дэлхийн энэ одоо ардчилсан одоо энэ улсууд биднүүдийг хүлээж авахд 3 том эргэлт үндсэн хуулинд бид хийх хэрэгтэй юм байна гэж. Нэгдүгээр төгтлөөр өмчийн талд бол эрсдэс өөрчлөхгүй бол амны өмч, төрийн өмч гэдэг 2 хэн бүтц байжээ. Тэгэхээр олон хэлбэрийн өмч, төрийн байгууллага шашны болоод ингээд өмчийг задлж өгөхгүй бол энэ улсууд биднүүд ямар тусалцаа үзүүлэхгүй энэ коммунизмаас одоо гараад ардчилд орлоо гэдгийг хэн ч ойлгохгүй. Тийм учраас өмчийг бол одоо олон хэлбэрийн өмчүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэж. Хоёрдугаар төвхтэй зэрэг хүний эрхийг нэлээд баталгаажуулж өгнө гэж. Тийм учраас хоёрдугаар хамгийн эрхэм нэгдүгээр ерөнхий заалт өнгөрөө хоёрдугаарт нь хүний эрхийн тухай харуулсан. Тэрэнд нь шашин шүтэх хэрэгчлэл дүнгийн юмнуудын цэвэр нээж өгсөн. Тэгэхээр хүний эрх хэрэгчлөөг ямарваа нэгэн одоо ангич намч шин чанарт тулгуурлаагүй, үзэл сурталчаагүй, жинхэнэ хүнд байдаг эрхчлөөг нь олгож өгөхгүй бол бас бусад биднүүдийг ойлгож чадахгүй гэсэн. Ийм тэгээд шашин шүтэх хэрэгчлөө энэ үнийг бол одоо дээд хэмжээнд гараад бүх одоо ардчилсан орнод шашин шүтэх хэрэгчлөөг нэгэд өгсөн байдаг. Тэр нь бас нэг шалгуур болдог. Ийм учраас энэ 3 зүйлүүдийг бол хамгийн түрүүнд үндсэн хуулинд өөрчлөх хэрэгтэй маа гэж ингэж айлдаж тэгээд 3 4 5 заалт хийгээд ингэж ил явсан да. Тийм учраас бол одоо энэ манай нийгэм үндсэн хуулийнхаа зарчимд тулгуурласан тийм л одоо эрхчлөөт сайхан нийгэм бүрдээд ингэж явж байгаа. Тэгэхдээ феодлын нийгмийн 40 жилийн туулж ирээд тэгээд 1921 оноос хойш ингээд 70 шахуу жил ингээд явхад тэр феодализмын нийгэмд байжсэн үзэл бодол сэтгэлгээ элдэнгүй юмнууд шашин одоо тэр өмчийн тухай ойлголт тэр чигтээ яваад л бараг л 90 он хүрч байгааг би ажигласан.
яг хөвгтэй зэрэг хүний оюун ухаан тэр зөв талын юмнууд нь байгаад байдаг. Хуучин тийм л байсан, эрхчлөөтэй байсан, ингэж яасан штэ. Бид өмчөн зарах юу яах хэрэгтэй байсан. Тэгээд өмч булаагцсан. Тэгэл урагшаа хамгийн чухал юм тэр өмч юм байна штэ. Тэгэл одоо өмнө говьднүүдээс баян хонгорднуудаас дөрөвдөгч яах вэ гэхээр шүтдэг оюун санааны юм тасалж өгөөд тэгээ өмчийн хязгаарлаад өгөхтэй зэрэг тэрнийг хамгаалах зээл гарснаас их орноос оруулж байгаа ажил биш байлээ дээ. Тийм учраас тийм байдлыг тэр чухал хүний аж амьдралын тэр чухал зүйлүүдийг орчин үед бий болгож өгч. Ингээд нийгэм маань сайхан хөгжиж дэвшиж байна. Тэгээд жил болгонд сайхан болж байгаа. Зөвхөн бид нэг жоохон голонгойдоо байдаг нэг юм сэтгэл байна. Тэр сэтгэлээ болж бүтэж байгаа юм яриад болохгүй бүтэхгүй байгаа юм ярилгүй яах вэ? Тэгвэл нэг хитэрч байгаа мó гэмээр нэг тийм юм байгаа юм. Би тэрнийг нэг жишээгээр хэлдэг айлд очиад сан тавьж ялаа. Их хурлын гишүүн гараад ирлээ. 76 муулаа урьчин голгааж гээд эхнэр нь одоо бууц хошор цаагаа авчирч өгөх зургтаа хараагаал загнаа. За. Тэгээд засгийн газрын нэг хүн өмч хөвжлөлээр өстой хагартлаа байцсан навшгээд нэг имийг л загнаа. Зургтаа загнаад. Тэгээд нэг мис охин гараад ирсэн чинь чи өстой дандаа бистэй явж байгаад 2-3 орон сууцтай болсон шүү дээ. Тэгээд загнаа. Тэгээ хамгийн сүүлд нэг шараагаа гарлаа тэр огт хүнд мэдэгдээгүй зүгээр л амьдралаа ярьсан гэдэг. За энийг ирэх биш загнахгүй байгаа даа гэж бодсон чи дарвайсан шар гойлох чинь юу гэж хуцаад байгаа юм гэж байгаа. Тэгэхээр бид өөрснөрөө харддаг. Болж өтөж байгаагаа харахгүй. Дан гадагшин цацраад байгаа юм биш байгаа да. Монголын нэг харлуулах яах юм тий. Би өөрөө яаж байгаа вэ? Миний амьдрал яаж байгаа вэ? Би өөр хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаа вэ? Миний гэр бүл ямар байгаа вэ? Би ер нь хуучнаасаа ямар амьдрал минь өөдөө явж. Тэгэхээр айлд орохлоор дандаа бүтэхгүй юм яриад байгаа. Тэгэл коммунизмын үед орсон айл эднүүдтэй ороход бол шаад ондон болцсон. Тэр хуучин хар бараан тавилга бүгд байхгүй онг зүстэй. Тэгээ машин чайлдан юм тааж болсон бол да. Тэр юмд бол бодиттой хандах хэрэгтэй тийм ээ. Тэгээд юм дэвшилтэй. Алдаага зөв харж, оноогоо зөв харж тэгж явахгүй бол тийм сэтгэлгээ маш олон хүмүүс 50-60% нь хүрээд ирэх юм бол яаж ч өгжөөсөн харж чадахгүй. Тэгж байгаа улсаас хөдөлчих мэдхээ шүү дээ. Яг л тэр залуу үе тэгээд байнгын юм байсан юм шиг. Нийгэм бол амархан мартдаг юм байна шүү дээ. Одоо би ингээл гудамжаар оройхон шиг явахтаа зэрэг танихгүй хаа явж байгаагаа мэдхээ байсан. Жолоочоос өмнө хаа явж байна. Тэгэхээр миний төсөөлдөг юм чи хуучин ард элдв очир гэжээс одоо энэ хөрөнгөний бирж ард хянуу чадвар гэжсэн тэрний хойдолтой үжижсэн зан вазрын нэрмжид сургууль туул ресторан тэрний урд Иесусийн сүм болсон байгаа хуучин ард хянуу чадвар байсан. Тэр эднүүд тэгээд энэ 40 мянган байш эднүүд одоо 3-4 дугаар хараалын Орсын барьж өгсөн хараал эднүүдээр төсөөлж явж исэн юм байна. Тэгээ одоо болохтой зэрэг ерөөсө цоо шинхэн удамж руу гадаад явж байгаа юм шиг юмар орж байгаа. Та чи 28 дугаар сургууль төгссөн шүү дээ. Одоо ч бараг тэр хавьд чи ерөөсө ингээд тэр үе чинь гэр хороол байсан. Одоо ч ерөөсө гэрч олдохгүй болохоор тэгээд тийм болчиход байгаа юм. Тэгэхээр хөгжил дэвшиж байгаа нь бол дэвшиж байна. Зарим нэгэн алдаануудаа бид засах хэрэгтэй юу? Засах хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ энэ улс орныхон хичээл зүтгэл гаргаад зүтгүүл энэ амархан босч хорон шиг л харагдаад байгаа. Монгол хүн тэртээ тэргүй сэргэлэн оюун ухаантай юмэг ялгаж салгадаг. Ер нь тэгээд Монгол хүн эвдэрчлээ гэдэг нь би бол эвдэрч базаахгүй л гайгүй л болоо гэж бодож байгаа. Ягаад гэвэл нэг хүн арагт туссан аав ээж ахан дүүс нь туслаад дуусаад тэгээд одоо аргаа барцсан хэдэн зуун сая хэрэгтэй болчлоо гэд зурагтаар гарахад л доорхон л мөнгөний нөгөөл тэгэл эмчилгээ явж шít. Тэгэхээр биднууд бүр ингээд замраад явцсан хүнийг гэж боддгоо бол тэр яагаад тэг юм болох вэ дээ. Гихчлэнгээр бие биендээ тусалдаг, хайрладаг, инэрдэг, нэгүүлсдэг тийм юмнууд нь байна. Хүмүүнлэг одоо ажил хийдэг, энэ амбаанууд ч гэсэн янз бүрийн улсуудын соёлоо сэргээдэг тийм юм гаргацсан байна. Ядуу зүдүүстэй тусалдаг тийм юм гарч байна. Гихчлэнгээр ингээл бие биенийгээ дэмжээл урагшаа явах юм бол Монголоор амархан сайхан байна. Би яг тантай санал өгөн. Гэхдээ нэг зүйл хэлэхэд би бас айш муута хүн их гомдоосон
бас янз бүрийн юм ингээд хийсэн. Тэгээ энэ Стив Джобс бас тийм юм байсан байгаа. Тэгээд дотроо бясалгадаг. Тэгээд би тэгээ одоо нуугаад ах юм бол би ингээд Пүрбат багш лам дээр очиод нэг хийм бүрний сан тавиулаад ингээд явцдаг байсан л та. Тэгээ одоо ингээд намайг нөгөө өвдөж сууж яхад 2 удаа би очиж исэн. Тэгээд нэг анх яхад бол нөгөө богдсон цагаан ном Лямхаа гэдэг нэг 1000 удаа уншгээд 10 20 жил үрдэг юм шүү. Тэгээ сая ингээд байж яхад байхгүй хаагоор ингээд бурхан болцсон л доо. Тэгээд би зүгээр танаас энэ жоо халтраад асуучхад тэр Пүрбатламын тэр бүтээсэн одоо бүтээлийн хий тэрнээс гадна одоо маш их тийм гайхамшигтай тийм уран зураг зурсан урлагийн соёлын байгаа. Одоо тэр юм чи одоо нэг сайн явж өгөхгүй нөө та тэрэнд оролцож гинүү тэр юм юу болж байгаа бол тэр ер нь яах ёстой юм бол төр засагч бас дэмжээ зам харгуу тавиал олон юм болж исэн. Тэмээ Пүрбат минь одоо сайхан байсан. Маш их ухаалаг. Тэгээд эндээ Монгол зурга одоо Данзунга, Доржинцунга хоёроор заалгаад тэгээд энд байгаа урлагийн улсуудаараа үзчихэд тэгээд энд тхий явсан шүү дээ. Тэр бол маш их суурьтай юм билээ. Эндээсээ ерөнхий онлоо мэдчихэд ерөнхий зураг мурга өөр авьяастай хүн болоо зураг мураг зурдаг болчиход очихлаар огт харанхуй очсон хүнээс шал илүү. Тийм учраас дарамслаад очиод тэр нарийн багшаар сайн ном заалгаад тэгэл эндх дотор явал эндхийн гомон эднүүдээр явал Балба Дарэдүн гэж урлагтай газар тэгээд бүгд газруудаар яваад тэр нарийн нандин юмнуудыг судалж чадаа байдэрсэн. Тэгэхээр манайхан болвол огт мэдэхгүй нэг хүн явуулсан дорвол мэрэгжилдээ нэлээд сайн болсон хүнийг тэр хөгжилтэй газрууд нь явуулаад туршлагын судлаад ингээд аваад ирмээр юм байна лээ. Тэгээд хэрэгжүүлмээр юм. Тэгээ Пүрбат бол урлагийн талын босгоод өгсөндөө буддийн урлагийг бол босгоод өгсөн ийм мундаг авьяатай хүн. Тэгээд одоо 20 гаруй ном хийнэ гэж хэлсэн. Эхлээд 17 гэж 20 гаруй ном. Тэр номнуудыг одоо дахиад зэрэгэгээд үзэх юм бол дэлхийд чавар ном болсон. Одоо гадаадын улсууд сурдаг, барьдаг, төвөд эднүүд улсууд тэрнийг олж авах юмсан гэдэг эднүүд болсон байна лээ. Тэгээд тэр чинь юу ихтэй зэрэг тэр нь бурхны одоо юу яах чинь тэр л одоо биднүүдийн уламжилт хэрэгжилж яасан одоо янз бүрийн багад зэвсэг тэгэл тайм байлдаа янз бүрийн юмнууд бүгдээрээ гарч ирж байгаа. Тэгээд тэр хувцсээ хэрэглэл тэгээд хээ уугуул зэднүүч дандаа учир ухаантай тийм юмнууд байсан байж. Тэгэл тэр бүгдийг ингээд үзээд тэгээд одоо яах юм бол энэ хянаа урлаг тэгэл энэ театр материал дүнгийн юмнууд тэрнийг үзэх юм бол энэ нэлээд дэвшил гарах. Тэр хуучны юм нэлээд хавчиж яасан тэр үеийг даван туулахад их хэрэг болохоор тийм юмнуудыг хийсэндээ тэгээд зарим юм чи чадлагүй өнгөрлөө дөө хөрхий. Одоо яах ёстой? Одоо тэгэл тэрнийг л улам хөгжүүл дэвшүүлэх тэр одоо хэрэгтэй байна. Тэгээд зүй зохистой улсууд нь одоо аваад тэгээд улам цааш нь хөгжүүлээд ингээл явах учиртай даа л гэж бодож. Би тэнд хүрэхгүй байгаа. Ерөнхийдөө одоо ажлаас ааж болцсон нэгдүгээр хоёрд тэгээ өөрийн бас хавьдаа хийж байгаа жаахан ажил байна. Би хаач одоо нэлээд хөвшрээд ядарч ийштэйш явдаг нараа саарч байгаа маягтай юм уу та. За тэгэхээр өнөөдөр үнэхээр дэлхийн хүн төрөлхтний одоо амьдралыг өөрчилсөн Стив Джобсын тухай бас ингээ Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхэд одоо оролцсон түүхэн гавьяатай, Чой хамтаа, хам одоо Номон хаан одоо хамгийн дээд хэрэгэн цолтой одоо тантай уулзаад тэгээ бас энэ буддийн шашин урлаг, уран барилга одоо их олон юмыг сэргээхэд яасан бас Пүрбат багшийнхаа талаар бас сайхан ярьлаа. Тэгээд танд одоо эрүүл ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Урилга хүлээж авсанд их баярлалаа. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ.
Үүнийг үнсний үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Солонгос зурагтаар орно гэсэн чинь нүүр бодно гэдэг. Би ичээд тэгвэл би болиё гэсэн чинь хаашгүй бодож өгсөн. Бүх орж байгаа хүний бодд юм л. Харин тэгд юм аа. Японд бас